Зохиолч С. Тэнүү 100 дамнасан хайр 5 дугаар бүлгийн 1-р хэсэг. Эрээнд болсон явдлаас хойш 10-аад хонжээ. Урдаар сийсэн даруйдаал санги сайдын өрөөнд зочилсон ганц зориг баахан зэмлүүлсний эцэст "Сайдаа, миний хувь тагнуулын албанд ёр тэнцэхгүй. Цэргийн албандаа л." Санги үгийн шуудал таслан "Ингэж шантрахгүй. Чи эсвэл өөр хин хийн гэж чамд ганц би биш. Өчнөө олон хүн итгэж байгаа. Тэмдэж дэмдсэн. Бид яах вэ гэхэд ядарсан ард түмнээ бодгол хэрэгтэй дээ. Олон юм бодлого ажиллаа хий. Их орон сэтгэлтэй залуусыг олж дэмж. Бусад асуудлыг би өөрөө мэдээд хийчихье. Ялангуяа дөлтөй холбоотой зүйлд чи оролцоод хэрэггүй" гэлээ. Ганц зургийг гинэн гимээр алдаануудыг уучлж болгоч бусдын хайр дурлалын асуудалд эрх мэдлийнхээ давуу байдлыг ашигласан нь сангийн дургүйцлийг ихэд хүргэсэн аж. Гэхдээ санги өөрөө ч ийм алдаа гаргаж байсан болохоор хэд хатуурхаж бас чадсангүй. Их л гимшиж буй бололтой тагдуугүй суух ганц зургийн мөрөн дээр найрсаг алгацснаа. "Шүрээ маань сайн охин. Үзэгсэлэн төгс ухаалаг хүүхэд. Ирээдүйн гэрэлтэй байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Бид үр хожийнхоо төлөө яг дөл шиг тууштай тэмцэх ёстой. За яв да, ажиллаа хий" гэлээ. Ганц зургийг гарсны дараа бугуун цагаа үе үеийн хялам хийж суусан санги "Тэсэхгүй нэ" хэмээн бовтод сууснаа яаран гарчээ. Болцсон цагаасаа арай эрт ирчихсэн санги бодол давтан удаан сууж хаалга давшир чимээнээр сэрдсхийн "Орой" гэчгээд бостол дөл орж ирээд л "Нөхөр" санги юу ч эс хэлэн дөлийг тэврэн аваад нэлээн удаан зогссов. Тайтгарсан хойно шил арх задлан тулган угаад юу болж өнгөрснийг энд ярихад ил үзвэз. "За, ажил ямар байна? Гэрийн хинтэйгээ уулзаж чадаагүй л байна уу?" гэлээ. Дөл халааснасаа нямбааж боосон бичиг баримт өгөөд "Энэ цоо шин мэдээллүүд Баатны муулын амж 2 төрийн зарим эрх мэдлэлтнүүдэд авилга хээл ахвал өгөөд эхэлчихсэн. Мөн Нямбаатрын хоригдож байгаа шоронгийн дарга удирдлагуудтай ч холбоо тогтоож байгаа. Тэд хүний санаанд эс багтах тийм их мөнгөтэй. Эртгэн л таслан зогсох хэрэгтэй дээ" хэмээн нэг амсгаар дуржигнуулснаа уртаар санаа алдаад "Гэрийнхэн маань сайн байгааг мэдсэн. Үнэндээ уулзах боломж гарахгүй юм. Баатны муулын амж 2 салхинд гарсан. Би арай хийж аргал мултралаа. Энэ боломжийг ашигламаар байна" гэлээ. Дөллийн өгсөн баримтыг хальтгүйлгэн харж суусан санги толгой давхин сайшаагаад "Чи манай албан ёсны ажилтан болсон шүү. Бүх цалин чинь мөн нэмэгдэл урамшууллын хамт тусгай дансанд байршуулсан байгаа. Бас манай ажилтнуудын эдлэх эрх мэдэл босоод бүх хангамж чамд нээлттэй" гэчгээд шүүгийг охин төрийн сүлд тавайлган сийлсэн дугуй хэлбэрийн тэмдэг маягийн зүйл өгснөө. "Энэ бол зөвхөн тусгай даалгавартай хүмүүсийн хэрэгэлдэг үнэмлэх. Нэг осондоо чиний эрх дарахыг илэрхийлнэ. Тулгамдсан үедээ хэрэглэнэ зэ" гэд сэтгэл хангалуун инээмсэглэв. Дарга "Би ч яахав. Долгор ихчих татмаар байдаг. Баатны тун аюултай хүн. Яадаг юм лээ" гэлээ. Санги өндийн босоод арх хундаглангаа "Бид өргөсөн тангаргаасаа нэцэх учиргүй. Долгор өөрийгөө хамгаалж дөнгөнөө. Бүү санаа зов. Чи одоо хуландаа л анхаарал тавих хэрэгтэй. Цаад Батнам чинь юу ч төлөвлөж байгаа юм билээ. За, яв да. Энэ машины түлхүүр хэд хоног дураараа хэрэгэл. За яв" хэмээн тун найрсаг инээсээр үдэж өглөө. Долгорт хэд хатуургасандаа маш их зовниж явсан дөл баг зэрэг тайвшраад машинд сумагцал санги даргын өгсөн тэмдгийг инээмсэглэн харж сууснаа даалдхан нууж халааслаад шинэ паспортаа гарган "Гайн лээж явахтай яхав дээ. Хэсэгхэн хятад хүн болж жүжих юм шүү" гэсээр хаазаа тултал гიშгэн төв зам руу шууган орж төмөр замын тэндэх нэгэн байрны гадна зогслоо. Орц руу ормогц хиймэл сахлаа хуулж аваад үс зүсээ янзлан жинхэнэ дөл болоод хувирчхав. Долгорын заасан энэхүү нүүр хувиргах эрдэмд тун их гарсан дөл өөрийгөө нэгэнтээ толдож үзээд ёж дойхон инээмсэглэл тодруулсаар шатаар өгсжээ.
2 жил гарan барааг нь хараагүй дүүгээ гинэтхэн ороод ирсэнд хөл алдан баярлаж нулимс гэлтгнуулан угтсан хангай совдоо хоёр зэрэг уулга алдан яадаг хүүхэд вэ хэл сурггүй хүрээд ирдэг. Тураад бүр өндөр болчихжээ. Одоо Монголдоо сураа хүний нутгийн хоолунд зохихгүй байна. Гэлцээр оройжонго халуун яриа өрнүүлцгээв. Улан жалгаагүй тун сэтгэл өдрөг байхаагаад бяцхан цог цэцгийг өхөөрдөн тэврэн үнсэн үлгэсээр байлаа. Хамгийн гол нь хайртай дүлтэйгөө уулзаж түүнийхээ эрлэхэг үйлдэлийг нүдээр харсан төдийгүй өнгөрсөн хугацаанд зөвхөн өөрт нь хайртай хിവэр байсаар ирснийг мэдээд жигүүр ургасан адил хөөрөн баясна. Улан хэдийгээр эмзэг торхон гинэн итгэмтгий үнэн шудаг зантаж болж өнгөрсөн бүхнээс ухаарл аван улам хаширсан аливаа юмыг гадна байдлаар нь биш дотоод агуулгаар нь дүгнэхийг хичээдэг болжээ. Хангалттай олон гинтсэн хуланд энэ бүхнийг ухаарах ухаан бий. Тэрээр хайртай дүлийгөө мөн долгор ихчигээ чухам юуны төлөө яваад байгааг там томхон ухааран эрэхгүй бахархах сэтгэл давтан Улаанбаатарт ирсэн аж. Хаа нэгтээ таарч байсан юм шиг санагдах өндөр янгихгар биетэй өргөс шиг хурц харцтай Батнам гэгч ирээс ихэд жирхэж байсан ч одоо тэр илүү зөрөгтэй нэгэн болсон. Вагоноос буух тэрхэн агшинд боломжийг ашиглан гэрээ зааж өгч болохгүй шүү гэж шивнсэн долгорын үгийг шуудал ойлгосон хулан сээлэнд хандан найзынхын гэр хөдөө шүү за хоёулаа маргааш 10 цагт сквадрын талбай дээр уулзъя гэж хэлэн эвтэйхэн салж чадсан аж. Маргааш нь талбай дээр очиход сээлэн дөл хоёр их л дотн ярилцсан зогсхийг харсан ч дорхноо тайвширчээ. Дөл чухам ямар ажил хийдгийг тэр сайн мэддэг болсон. Хэдэн ч өдөр сээлэнтэй гадуур явв. Нэг удаа сээлэнгийн нүдийг хариулан сэмд өгөж ирсэн дөл танайхан бүгд сайн мэдтэй. Чи хөдөө харна гэж хэлээд энэ хүмүүсээс холд би маргааш танайхыг олоод очино хүлээж байгаарай гэчгээд хариуц сонсолгүй холдчихов. Миний дүү чинь махсаа юу да. Аргагүй. 1-2 хоногоос хэдүүлээ нутаг явнаа. Аавынхаа газрыг чиргэе гэхэд сувдаа улалзан ханя надад ажлаас чөлөө өгөхгүй нь бололтой. Нэгэнд хулан ирчихсэн юм чинь та 3 минь явчихад ир. Би үлдэх нь байна гэлээ. Хангаа гайхс хийсэн ч хариу юу ч хэлсэнгүй. Тэгсэн ч яахав гэж бодсон бололтой. Хоолоо бэлдэх зураа хулан байн ханын цаг руу нүд буландаад байгааг анзаарсан сувдаа мишэлзэн миний дүү чинь гэгэлзээд нэг л өөр байх чинь хин нэгэн ирэх ёстой юм уу? Царай чинь улаа бодраад доогдлоод тун жаргалтай харагдаж байна. Улан бүр ичингүүрснээ гэнэтхэн зориг ор бололтой. Тимээ цочин ирнэ та таалдаа гэд тонгойчов. Сувдаа нүдээ бүлтийлгэн зогсож хин юм бэ? Игчтэй хилчгэлтэй. Арай дүлв шүттэй. Толгой дохих хулан хармагц. Хангай чи сонсвоо хөргөн дүү чинь ирхэн гэж орилон цаад өрөөнөөс тэнгэнэ дүүл ирэх юм уу гэсээр хангаач гарч ирэхтэн зэрэгцэн хаалганы хонх дугуурлаа. Тэсгэл алдан хүлээж авсан хулан угсгийн гүйж хүрэн онгойлгоод дөлийг хармагцал ингэрт нь үсрээд наалтчав. Сэтгэл дотор хуримтлагдаж асан бүх зүйлс сад тавин асгарах шиг болж нулимс нь бөмбөрсөөр дөлөөсөө тас зурсаар л. Аль хэдийн дагаад уйлчихсан сувдаа хайртай хосуудыг халамжлан тэврэх үед хангаач нулимс гэлтгнуулан бяцхан цог цэцгийг тэврэн яах учраа олж ятан зогсно. Хэдэн хормын дараа уужирч тайвширсан тэд ширээ тойрон хооллож догдлоо барьж ядан хангаа шилэн задлан тойруулах зураа өөрөө ойрхон 3-таа хөнтөрчхөөд хоёр дүүмэн удаан хол явлаа. Бидэж буруутай. Урам найраа хийгээд нэг дор амьдарцгаа. Муу аав юм нь үлдээсэн буу юм байна. Бүгд та хоёр шүү. Гэхэд сувдаач дэмжин нутагтаа очиод ёстой л дэмж хотоод л найрлая хэмээн хөөхөн баясаж байлаа. Хангаа шахуулан хэд хэдэн хундаг уужчихсан дөл өндийж босоод ахаа эгчээ дүүн чухал ажилтай. Энэний ард гарч хаадал уланга албан ёсоор гуйж сүй тавиад төрсөн нутагтаа хормоо хийндэ. Одоо дүү аав ээжтэйгээ дүүтэйгээ уулзах ёстой. Чөлөөний хугацааж давчуу. Харин та хэд боломжтой бол хөдөө яваарай
Ялангуяа хулан маань нэг хэсэг хол байсан нь дээр гэв. Хангаа толгой дохиод чиний ажлыг бид гадралнаа. Маш сайн ойлгож байна. Тэгээд л би аавынхаа газрыг эргэхээр явах гэж байсан юм. Тэнд хэсэг амрах баха гэчгээд урагш зүтгэлэн Дөл хулан хоёрыг тэврэн үнсэв. Дөл цагаа харан улаан миний хонгор хувц амс манад очие гэснээ хуланг гүйж одмогц хангаад хандан би өнөөдөр ирнэ. Та бэлтгэлээ базааж байгаарай. За дараа уулзъя гээд гар барьж хаад хулангаа хөтөлсөөр гарчээ. Тэр жил тарийн талбайн дундуур 53 машины кабинд тас тэврэлцчихсэн давхиж алсан хосууд Улаанбаатарын гудамар Анаал салхи шиг хурдалж байлаа. Хөөр догдлолтой хайр дурлалдаа шатан дүрлцэх Дөл хулан хоёр маань ёстой л ухаанаа гээчгсэн давхих хагаад тас хийдэл шүргэлдэх дуунаар сая цихээ орон зам шахан зогссон Дөл жаахан уучсан яадаг юм бол гэхэд хулан тормолзон хангаа хасл болж байгаа юм уухгүй гэд ахтал гих зур дөрөмт хувцастай махлаг шар залуу ирээд ёслон цагдаагийн ахлагч бат зух тавжиг баримтаа шалгуулна уу гэв. Жолоодох эрхийн үнэмлэхгүй тэгсэн атлаа хятад иргэн дээр нь арх сэнгэнүүлчихсэн бас хөөхөн охин суулгачсан залууд ихэд ургуутсан цагдаа та хөдөлгүүрөө унтраагаад хүлээж байгаарай гэчгээд цааш явж одлоо. Ахлагч бат зух жижүүрийн ахлах дээр очиод ахамдаа бөөмөл ороод ирлээ. Энэ хардаа гаянлий гэд ухажаа гэж ирээд л ээрч мууран шахан тайлбарлахад ширвээ сахалтай дунд иргэм насны цагдаагийн Ахмад муу сайн хужаанууд өөр гаарчхаж очи сэгсрээд өгье л дөө гэд төрүүлэн алхав. Жохом юу болох гээд бүх сайдар ойлгосон Дөл хэдэн төгрөг бэлтчихэд хүлээж суудал хоёр цагдаач ирлээ. Алло та буугаад ирдээ. Дөл бууж очтол Ахмад мөнхтөр та яагаад гэж ирээдэл баахан хууль дүрм ярьлаа. Дөл гарт нь сэм мөнгө атгуулад явуулчихдаг хөө чухал ажилтай. Гэхэд мөнхтөр улам гарan Монгол цагдаа хямдхан худалдаад авчихна гэж санаа юу? За яахав? Нэг удаа явуулж болох юм. Зүүн таныг баривчилж хорих ёстой. Гэхдээ тохирвол явуулж болно гэлээ. Дахиад мөнгө авах нь дээ. Шуналтай нохоонууд. Хэмээн бодох зур халаасаа авхан үлдсэн бүх төгрөгөө гаргах Дөл одоо энэ л байна. Бид явчих уу гэд машин лугаа алхтал Ахмад мөнхтөр тажигнтал инээснэ. Оо амраа зогсчи өмхий хужаач нь гэснээ ахлагч Батсөх рүү ширвэн тэр охиныг нь буулга бидэнд үлдээгээд зайлж үз гэв. Дөл тэссээр л байлаа. Үзэгсэлэнтэй хөөрхөн хуланг хараад шалиг бодол давтан тажаадж алсан Батсөх дорхноо хуланг хөдлөн ирээд толгой сэгсрэн өмхий хужааг тэвэр чивтгэхээс ичдэггүй янхан бэ. Чамайг хилцээр бай. Батсөхөд үгээ гүйцэх хэлэх боломж даанч олдсонгүй. Дөлийн баруун гар агаарт салхи татуулан эсгэрч хөөрхий цагдаа бүгдгэн ёолсоор газар тунаж гайхсан Ахмадч шангаа хүртэн гуйлаа. Ууланд минь гар хүрхэн бүхэл муухай харах төдийд хинч байсан би өршөөхгүй. Хоёр цагдаа босож ирээд станцтайгаа ноцолтон холбоо барихыг оролдох зур тайвнаар дөхөхдөл халааснасаа төрийн сүлд бүхий тэмдэгт гарган мөнхтөр Ахмадын нүүрэнд ойртуулад энэ ямар учиртай гэр хүш мэднэ гэж найдаа. Явж ажиллаа хийцгээе гэж тод чанга хэлэхэд үлдэгнэн толгой дохих мөнхтөр өөдөөс нь багсайтал атгсан мөнгөө саланган гараараа сарвалаа. Хоёул инээд алдан дахин саадтай учралгүй явсаар галхууганд ороод тун удаагүй байгаа орон сууцны дэргэд ирж яарсаар дээш гарan хаалга тогшов. Үүд нээсэн оюу час хийдэл орилсоор ахлуугаа асаж араас нь гарч ирэх галхуу сарнай хоёрж янгинтэл мэгшсээр хүүрүүгээ зүтгэцгээв. Гайхан учрлууд ийн үргэлжилж удтал уйлалцсан нэгэн гэр бүлийнхэн арайхийн тавширцгаав. Хөө минь хүрээ идэрч өөр хулангаа дагуулаад чүү. Боллоо. Үүнээс илүү баяр хөөргөж хаа байхав дээ. Хэмээн галхуу бовтнож сарнай мэлэмрүүлж оюу гэлтгануулан хоолунд бэлдэх зур тав тухтай хуучилцгаав. Байсгийгэд галтгооноос шагаах оюу тормолзон хулан гэрхийг би гадарлаж ясан л та
Гэхдээ ахтай хамт ороод ирнэ гэж үнэндээ сансангүй шүү. Ямар гоё юм бэ? Гэхүүд гал хүү хоош чи хулан ихч гэж хэл. Ёс ямгар төр төмгөр гэж зандран бүгд инээдэн ханиадан боллоо. Дөө маань ямар өндөр болов вэ? Гудам таарвал танихийн аргагүй. Гэх үед оюу дахиад шагалзан бас хөөрхөн болсон байгаа үсттэй. Аав ээж хоёр энэ яг л дүүлийн эмэгтэй хувилбар юм а. Тэр нүдийг нь хараад байгаарэ. Цавчих ч үгүй цоригтол ширтдэг гэж. Ёстой нэрэ гэдэг гэхэд ахаад л инээдэн боллоо. Үнэхээр жаргалтай мөч. Галхуу аль хэдийн лонх юм задлжаад ёс төртөй сэрчм өргөнгөө хэд хоногоос хангаатай уулзъя байц. Өдөр судраа тохирё. Бэрээ гуйж сүү тавина. Сарнаач дэмжин хоёр хүмүн л их зүтрлээ. Одоо аав ээж ах эгч дүү нарынхаа сэтгэлийг амрааж хамт амьдарцгаа хэмээн хөгнэмж суулаа. Ёр нь бид явъя. Хүүхдүүд тухтай амраг аль оюу охин минь. Миний цамцыг альдай. Гурвуулаа гэртээ очиж хоно. Маргааш хонь гаргаж хорхоо боодгоны аяг бодъё. Хүүхдүүд минь махссан байлгүй гэж сарнаа оюу хоёрч уухан тас дэмжин дөл хулан хоёр улалцаар үлдлээ. Хаалга тагсгийн хаагдмагц угсгийн төвөрлөсөн хосууд ухаан жолоогүй үнсэлцэн бие биерүүгээ тэмүүлэхүйт цонхоор үлийг саран авхаа үүлэн заагуур яраан шургажээ. 1-р хэсэг тогтсов. 100 дамнсан хайр 5-р бүлгийн 2-р хэсэг. Байгалийн үзэгслэн хосолсон уулын аманд байрлах шинэхэн амралтын газар. Энэ бол Батнамын итгэлт гүний мэдлэх бөгөөд эзэн гэгдэх бүдүүн улаан залуу хөл алдан мөндөгнөн хамгийн тоглог өрөөнд оруулаад та нар дураар амарцгаа хэн цаад болохгүй гिचгээд ухарсаар гарч одов. Хамар сэтлэм цэнгэг агарыг хантал амьсгалан нэгийг бодох мэд удтал зогссон уулаа амж шүүр салдан аяхтаа ус залглан хамгаалалтаа сайн гаргаараа да. Тийм. Нөгөө ганли хизээ ирэхв. Би уг нь чам тодорхой хэлсэн юмсан гэв. Энэ мө бүр дүр дээтгэжчээ. За яах вэ? Хэн болохоо үзнэ. Хэмээн эгдүүцэн бодох Батнам ярванан бидэнд хэрэгтэй хэдэн хүн судлах ёстой. Нөгөөдөр оройд ирчих баха. Та санаа амарвэ гэв. Саяхан хүртэл өөрийнхөө нэмж байсан хүн гэнэт ажиллагаа удирдах гол хүн болж орхисонд Батнамын шээс бараг л гойжин алтна. Тэгээд ч 10 гаруй насаар дүү. Ядаж байхад уулаа амж хүүхэн шуухан огтхон сонирхдаггүй нь бүр гачлантай. Уулаа амж царайгаа хурзээлгэн бид хоёр энд нэг зорилготой ирсэн шүү. Дэмий юмд шунаж буруудав. Би сансан шиг чинь тэмч зөөлөн хүн биш шүү. Гिचгээд босоод явчихав. Өөрийнх нь санааг гадралсан аятай шулуухан хэлсэн үгэнд баахан эмзэглсэн Батнам араас нь дөхөн очоод уулаа амч юу гэжтэй? Энд ямар ч аюулгүй. Оройхондоо хэд хэдэн чухал зочин ирнэ. Би яалаа гэж гол зорилгоо мартахав дээ гэлээ. Батнам бол сайн бэлтгэгдсэн хятадын тагнуул. Монголд тун удаан амьдарсан төдийгүй төрийн эрх мэдэлд хүрч шатсан цөөн хүмүүсийн нэг. Тэр жил буурлын сангийн аж ахуйд дараа нь Менингийн талд бүтлгүүдээгүйсэн бол өдөөд ямар ч албан тушаалтай болчихсон явахыг хэн мэдэх вүлээ. Уулаг охин луугаа явж одмогц шилтэй виски хундаглан шимт суудал Ян Жан хоёр орж ирээд толгойлогчоо охид ирсэн. Та сонгох уу гэв. Нөгөө долгор яасан. Охидд зааварч хэл гэж хэл. Бүгдийг нь сайдраа угаацэвэрл. Би хараад чи яах юм? Ян чи сайн хинаарай. Мөнгө төрийг нь хахтал өг. Ээлдэв юм яриад явбал хөөж явал. Харин Жан чи хамгаалтыг сайн хариуц. Ганлиг эртэл алдаа гаргав гэж тушаалаа. Батнамын сэтгэлийн угт сэлэнгийн найз хулн л бодогдно. Болцсон эд боловсрч гүйцсэн жим саятай. Эдхэд арааны шүсээс гарам нур өндөр хөх хөгзөг томоос гадна бэл хүүс нарийн урт хөлтэй арьсан мөлчгөр торгомсог. Далайн орны охтуудаас илүү цэвэрхэн. Монгол төрхтөө атлаа үлээлэг ирлээддөө өнгө нугдсан. Нүднийх нь өнгө хүрэн бар, хоолойных нь өнгө яг л хөгжим шиг. Сайн сонсвол дууж дуулаад байгаа мэт. Ааш зан нь хоёр үг солиход л мэдэгдэнэ.
Тэр хизээж хэнд ч амархан ингэрээ нээх хүн биш. Тэрний оронд амиа алдсан дээр гэж бодох хүн. Харин дэнд өрөвч, дэнд үгэн тул бусдын өмнөөс л. Батны бодолд автах тусам хамаг биеэр нь төмөн өт 10 гүйхэмт болж дахин виски аяглаж уугаад зам танилцсан долгор гих туурхан бүсгүй дууддаг ч юм билүү гэж бодов. Гэтэл бахархал нь чимчим лугшихаас өндийнхэн залга. Ёстой санаа нь байвч сажийн хүрэхгүй. Хар залуугаасаа л эмс огтод онтож ирсэн Батнэм сүүлийн хэдэн жил дандаа л шидэд үрэл уучхаад ирэмийн цэнгэл идэх болсон. Гэтэл тэр үрэл байхгүй. Уулан эмчийн жор учраас нэхэж эс зүрхлэнэ. Уртаа санаа алдан 3 сархад хүртээд алгаа ташхад ян ороод ирлээ. Уулан эмч хаана вэ? Охинтойгоо тусдаа асарт. Нөгөө охид юу болж байна? Ям мушилзан инээснэ. Татгалцсан хүнийг чалгаа. Энэ Монгол охид үнэхээр хямдах юм а гэлээ. Очиж харъя. Чамд гэхэд дахиж илүү юм бүү хуцаарай. Наад бол чин зүгээр л янхнууд хамгийн хямдах нь. Жинхэнэ дээд зэрэглэлийн хатад шал өөр шүү. Яг хулан шиг байдаг юм. Хамаг бие нь өөрийн ирэхгүй халууд үгэх шиг болон бахархал нь чимчгнээ дэрв. Батны могтын нэлээд удаан шинжид зогссноо арай нас залуухан харагдаг охины дуудаад "Чи хэдэн настай вэ?" хэмээн дээрэнгүй өнгөр асуув. Үгүй 19. Зайхан худлаа хэлж байх шүү. 18 хүрсэн юм уу энэ? Яасан эрт самун явдал домбож байна. Монголчууд бүр зам алджээ. Намайг дагаад яв. Бусд нь зочид тосгоод бэлд. Долгоор чи сайн заварчлаарай. Гэхэд өөрийг нь сонгоогүй санаа амарсан долгоор Мексикийн тонгойхдоо духаараа хилэмхэн харлаа. Охиныг дагуулan цааш алхах Батнэм энэ харц яагаад их тань санагдав? Би өмнө нь таарч байсан билүү? Хэмээн бовтонсон ч дэрэгдээ алхах охины ангилан мөнөрт автан өрөөлүгөө яаран оржээ. Жиржиг өрөөнд газраар том өргөн ор засаад орчихож оюул хийсэн бололтой. Удтал нэгнээ санан битгэрсэн хайртай хосууд үнсэлцэн тэврэлцэн тэр чигээрээ орон дээр унаад л нэгнээ тайчиж эхлэв. Хэн хэнийхэн дур хүсэл дээд зэгтээ хурч их дэлхий татах хүчнээс нисэн алсраад хязгааргүй отгорууд дүүл нисжээ. Саяхан л үүлэн цагуур шургаж алсан 15-ны саран төгс бүхний зохицол зурсан зураг сээлсэн баримл луга үзэгслэн гоо хулангийн өөгүй сайхан биен дээр асгаран буух сарны сацраг. Нүдэн анин уруулаа хазлан амсгаадах цогоо хулангийн солиором үзэгслэнд тэнгэрийн сар хүртэл атаархах аятай таг хөшиж орхиж. Өмөрч тавьсан аягалууга бөмбөгийг 2 бомбоор хөх амьсгалах тоолн түгэлзэн жижигнэ. Булчин сүрэмсэн зангиран бүх биенээсээ халуун дулааныг ялгаруулан зүтгэлэхдөл тормос гэдэл анивжих үрлэн алагнууд яг л ээрэм говийн үзэгдлэн баян бүрдлуга мэлтэгнэ. Час улаахан уруулыг нь зөөлхөн оцох үед тэр аяараа жим самтагдан тэгээд цааш нь бүх бие рүү тачаалан гал болон тарах үед хүсэлсээр л хайр дурлалтай шатан ассан дул хайрт минь цогоох минь хэмээн өөрийн ирэхгүй дуалтлаа. Дөл минь орчлонд ганцхан ханхүү минь. Нүдээ тормос анивчих согоох болон хамраараа шөөхтөн амьсгаад зураа ийн шивнэ. Эхнэр минь энэ орчлонгийн ганцхан хайр минь. Нөхөр минь нөмөр нөөлөг минь төшиг толгоор минь. Гүнж минь ганцхан заяах ариун хайр минь. Ханхүү минь хайрлам сайхан амраг минь. Бийсэн элбэн таалах зур нэгний хайрын үгсээр харамгүй мэлах гоо сайхны төгс хослол үүлэн борооны цэнгэл улам бүр шунгалсаар.
Хэмээн ирэхгүй хонгор дугаар эргэлэн гиншвэд намгүм өрөөнд хөгжим уянгалагч шиг харанхуй тэнгэрээс үлих өнөөг саран авхаач чих тавим чагнах шиг. Буй бүхнэрээ уусан өнөөхөл хөгжөмлөг уянгалах хоолоогоор гинших хулан хоёр гараа зүтгүүлэн дөлийнхөө яргаа булчин цээжиг элбэн таазаараа эвэн зүтгэж байлаа. Хэн хэнийгээ мэдэх, хэн хэнтэй хайртай хосууд юм хойно дур тачааллаасаа илүүтэй үсэн сангалзах сэтгэл хувиршгүй үнэнч хайрандаа мансууран согтож өөдөөдөөсөө улам бүр тэмүүлэн зүтгэсээр. Орон дээр сүлдэн унлаа. Тэнгэр гацаж оргисон саран гинэт сэхээ орсон аятай үлэн цаагуур шургачв. Энэ мөчийг ямар их хүлээвэ? Хэмээн ам нээсэн хулан өндийн дөлийнхөө цээжийг дэрлэлээ. Сул асгарах үснээс нь атгалан үнэрлэх дөл. Би ч ялгаагүй удаан хүлээлээ. Маш удаан. Чиний минь үнэр ямар тансаг юм бэ? Альвэ? Наашрээч. Улан гүүрлүүгээ татан хідэнтэй үнснэ. Эхнэр минь. Сая гоё байсан уу? Гээд инээмсэглэв. Улан ичингүүрэн гайхалтай байлаа. Сансарт нисгэл ийм байдаг бах та. Гэхдээ жоохон л өвцөн. Харин одоо өвтөхгүй. Хоёулаа хамтдаа хичээе. Дөл өндийн босоод хулан сэв хийдэл тэврэн угаалган өрөө рүү орлоо. Анхны учрлыг бодвол хулан илүү нүүрмэг зоримог болчихож. Үнсэлт нь хүртэл шунаг атлаа инхрээ үглэж шунаглах нь хүртэл ялдан магаад янагхан. Үйл хөдлөл нь намблаг бас эхэмсэг үнэхээр л бурхнаас заяасан үрдийн хайр шиг төгс төгөлтөр. Шүршүүрийн ус хүйтэн байсан ч залуухаас ажирсангүй. Ахиад л хүсэл тачаалтаа автаж оргисон дөлийн бахархал хоромхон зүр өндийж орхиод булангийн гуй хасыг шүргхүйд хоёул тас тэврэлдэн үнсэлцэж байснаа тэр чигээрээ уснаас гараад орлууга зүтгэжээ. Хар багаасаа бүх эрдэм суралцсан Баднэм охид бүсгүүчүүдийг дэндүү сайн мэднэ. Бараг л алхаа гიშгэнээс нь нөхөртэй эсэг хэдэн хүүхэдтэй ор хүнжилдөө сайн муу ер нь тоочж чадна. Өөрөө ч энэ ажилдаа тун сайн. Гэвч эрийг нас уулыг цас дарж хоосон хүсэл тачаалаас цаашгүй болсоор байгаа. Өрөөнд ормогц охиныг тайчхыг тушаагаад өөрөө буудан дээр туглан виски хундгалав. Дуу муутайхан хувцаа тайлах охин хаавжиж хөхөгцөх сайтай юм. Жоохон торд чухуулж гэсэн шүү бодох Баднэм эргэтнэн чимчим лугшин ам орж буйг анзаараад наашир юу чаддгийг чинь үзье гэлээ. Харваас энэ ажил тун муу болох нь ээлтэй. Баднэмийн асаж ядан байсан хүсэл эргээд л унтарчглаа. Гэвч тэр уурссангүй. Долгор хэмээн хахь өөрийн бодож сууснаа алгаа хавсран гурвантай алгадлаа. Хаалга сэвхийн ян ороод ирэв. Охин сандран өндөөдөл суу хэмээн 100 чанга хэлчгээд "Оо ян, цаагуур чинь юу болж байна?" гэв. Бүгд билээ. Цагийн дараа зочид ирнэ. Ян, чи долгорыг таних уу? Таньна. Юу? Баднэм угсхийн босож өмдөө татах зур охиныг ховцол гэж догчхоод яаж тэрэв гэлээ. Ян айсан бололтой холмолцож байснаа. Ганлигийн уулзаж байсан бүсгүй шүү дээ. Өө чөтгөр гэж духаараа хэлаадаг гэд чи хэлж байлуу. Өө нэрэ тийм юм бай. Чи дуу татхаа. Энийг тэнгээ долгорыг. Баднэм хашигчин охин лөө арх аягал гэж дохих зур ян давталзан амралтын эзэн долгорыг чирээд орчихсон. Юу? Нохон гөлгөө. Чи тэгээд гар хөдлөөг юм уу? Хурдан авчир гэж Баднэм чарлаж янч санд мэд гарч одов. Ганли бүлтгнээ дуурлаад байсан чинь долгортой учиртай юм байж. Тэний үнэн ч новш шүү. Шуудал хэлчихгүй. Гэхдээ долгорч ялдам сайхан бүсгүй. Гэмэн туранхай. Баднэм гэнэтхэн тайдгаран "Нэрхэмб" гэж охиноос асуув. Болор
Гэртээ хийдүүлээв. Аав ээж 3 дүүтэйгээ. Ойлгомжтой. Чи аятайхан байж чадвал би чамд сайхан амьдрал өгнө. Алив арх аяглаадах. Өнөөдрөөс миний туслах бол за юу гэлээ. Болор сандран тонголзож арх аяглан барих үед гундан цагаан хөх энгэрийнхэн цанаас бултгана. Ойлгохтойхон тордчихвол хожим хэрэг болно. Эвдрээгүй хүүхэд байна. Батним анх удаа ийм өгөөмөр зөөлөн зан гаргаснаа өөрөө ч гайхаж суутал ян долгор бүдүүн улаан 3 ороод ирэв. Бүдүүн улааны нэгнүүд бэмбийтэл хавдан хөхөрчээ. Батним хундахта вискигээ хөнтөрж орхиод өргөс адил хүйтэн харц гэлтгнуулсаар босоод "Ой бүдүүнэ. Нэр хэн блэ?" "Халтар. Намайг халтар гэдэг. Нааш дөх." Долгоорт нармайга нийлэгсэн халтар өмгөөлөл ирэм Батним руу дөхөн "Энэ шулам шиг хүүхэн." Гэхийн завдалгүй Батним түүнийг үсэртлэн зохиж орхиод янд хандан "Наад нохоогоо сайн хашраа. Аваад гар." Гिचгээд дорлогорлоо мишилзэн сандал руу өрөв. "Гайнлын надад захисан. Би чамайг хамгаалах ёстойгоо төрөө мурцчихаж. Алив болроо хундаглаач." Вискигээ тонгоолгож орхисон Батним инээмсэглэн "Гайнлын миний үнэнч туслах. Та хоёр тийм учиртай юм бол надад цуг ажил. Чи охид эмэгтэйчүүдийг хариуцаад хүн харахад нүүр улаахааргүй болгоход л болно. Ян чамайг их магтаж байна лээ. Энэ эрдмийг яаж сурав?" Жохом юу гих гээд байгааг нь ойлгож чадсан байсан долгоор сая тайвшран "Уг нь би гоо сайханч мэрэгчлээ юм л да. Гэтэл ийм хэцүү үед хин над дээр ирэх вүлээ. Тэгээд л 8 хиймээр айдж байгаа ухаантай юм. Ашгүй тантай таарлаа" гэв. "За тохирлоо. Өнөөдөр тун чухал зочид ирнэ. Мэдээж бүгд мөнгөнд бас огт дуртай. Болор та хоёр тэнд үйлчил. Хэн ямар санаатай байгааг нь мэдэх хэрэгтэй. Тад чангаавал шууд л татгалзаарай. Давраад байвал янд эсвэл надад мэдэгд" гэлээ. Энэ бол алдаж болохгүй алтан боломж. Хэрсэн ухаалаг долгоор тэр дороод Батнимын эндүү бодлыг ойлгочоод мөх өгшин ухна хар тамхи татсаар бүр илэрч байгаа юм байна. Тэгэхээр хулангч санахгүй. Гэхдээ болгоомжтой байх юм шүү гэж тэрхэн зур бодоод "Өө, ёстой их баярлалаа. Энэ халтар даргаыг над руу дайрахаар нь энд ирдэггүй ээжээ гэж бодсон төдийгүй Гайнлид гомдож байлаа" гэд инээмсэглэх үед ян яаран орж ирээд "Толгойлгочоо. Зочд ирлээ" хэмээн мэдэгджээ. 2 дугаар хэсэг төгсөв.